Асуулт хариултын хэсэг. Лам хоолсноос мод таривал хамаагүй илэн буян бидтэй бурла. Тийм. Чонон хярвас гэдэг лусын барианаас гадна бузрын хорлол байдаг гэсэн. Түүнийг энгийн хүмүүс яаж ялгах вэ? Лусын хорлол бузартай хамтардаггүй бурла. Бузрын хорлол бол өөрсдийн болчмгүй үйл хэрэгээс үүсэн эргээд өөрсдийг нь хорлоно. Хорлохдоо бузрын үйлийг хийлгэх, бузрын сүнсүүдийг наах гэх мэтээр олон төрлөөр илрэх боломжтой. Лусын хорлол бузар нь хамттаач, тусдаач илрэх боломжтой. Нэг нэгнээ дуудан илрэхч боломжтой юм. Махан сүнсний орон зайд суусан хар сүнс нь тэрл суусан хэсгийн эд эрхтнүүдийг өвчлүүлэхүү бурлаа. Эс бүхэн хоорондоо холбоотой учраа тухайн эд эрхтнүүдтэй холбоотой өөр орших эд эрхтнүүдээс эхлэн цааш хэмлэнэ. Ходоод нь өвддөг байлаа гэхэд цааш нойр булчирхай, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, элэг, цөс, бөөр гээд урхагшуулан өвчлүүлнэ. Зарим мөрс хэдхэн сарын өмнө энд өвддөг байсан одоо эндэж өвдөөд, тэндэж өвдөөд гэж ярьдаг. Тэр бол дотор нь хар муу сүнсний хорт үйл их хүчтэй итвэгчин бусад эд эрхтэнг өвчлүүлсний дохио. Аалзан түрхтнүүдийн хорон дотор юу байдаг вэ? Шинж чанар бүтцэн юу байх бол? Тэр хорон дотор ямар ч зүйл байх боломжтой. Өөрсдөө хаанаас ямар төрлийн хар эрчмийг хурааж хувиргасан байна. Түүгээрээ л торууд, торлогуудаа үүсгэнэ. Зарим нь зөвхөн зэр зэвсгүүдийн хэлбрээр гарч ирэн хар мууг хооронд нь нэгдэн нийлүүлээд торуудыг үүсгдэг байхад нөгөө хэсэг нь өөрийн шүлсэн дотор олон төрлийн тарины хүчүүд, буруу үг, хэл, ярианы эрчмүүдийг үүсгэх боломжтой. Бөөс хуурс бид юу хийж оршдог вэ? Тэдгээр нь байх ёстой юу, үгүй юу бурлаа. Хүмүүний биед итгэвчл давтамжаар гарч ирнэ. Бүрэн алга болоогүй. Олон хар муу төрлийн хорт эрчмүүд ихээр зонхлох, орон зайд их тархах боломжтой. Хар муу сүнсүүд өөрийн орон зайг бүрдүүлэхийн тулд буюу энэ муу бөөс хуурсыг дээгэх үдсэн ядсан сэтгэлийг төрүүлэхийн тулд элчээ илгээсэн байх боломжтой. Хар муу давтамжийн үйл хэрэгээс хамааран ихсэж багасна. Өдгөө намдсан буюу нуугдсан байдалтай байна. Шар өвчин туссан хүмүүс бөөс залгих нь сайн гэд залгидаг үе байсан бурлаа. Үнэн тэр бол илэгний өвчлөлийг өөрөөсөө ялгаруулах шүүсцний чадлаар дарж буй үйл. Аалзан түрхтнүүдийг гэрээ хилцэл хийж байж устгадаг гэсэн эцэстээ нь гэрээ хийх үү бурлаа. Аалзан түрхтнүүд болон бусад түрхтнүүдийг хариуцсан эзэд гэж бий. Харын ертөнцийн үйл хэргийг эмх цэгц хэв журманд нь тэнцвэртэйгээр тогтоож тэр орон зайд нь харгалзан байдаг эзэд болон түрхтнүүдийг хариуцсан эзэд хоорондоо хилэлцэж шийднэ. Түрхтнүүдийг даран устгахын тулд өөрсдийнх нь тохиромжит хэм хэмжээг бэлгийн сайн эрчмийн тохиромжит хэм хэмжээтэй нийцүүлэх буюу харьцуулж байгаад хилцлийг дүүргэнэ. Тоонд хичнээн их болсон ч бэлгийн эрчимтэй дүүн нийцэж байвал оршсоор байна. Өөрөөр хэлбэл хорлолт үйлийг хийхгүй буюу итгэхгүй зөвхөн өсөн үржиж байвал болно гэсэн үг.
луун төрхтнүүд зөвхөн хятадд төрөх үү борлоо. Үгүй, дэлхийгээр тархан мэдлэх боломжтой. Наяхад улсынхан илүү лууны хүчийг бэлэгддэг болохоос зөвхөн тэнд мэндэлдэг гэж ойлгох боломжгүй. Луун төрхтнүүд төрвөл тэр орон зайдаа үүлээ дүүргэх үү? Өөрийн орон зай оршихуйгаа энд тэнд очиж бүрдүүлэх үү? Эсвэл жирийн амьдрах уу бурлаа? Жирийн амьдарч байгаад өөрсдийн идэвхжил тохиох үед хорт үйлээ хийж болох бөгөөд нэг улсаас өөр улс руу шилжин амьдрахч боломжтой. Гол зорилгод дүүргэх үйлс юу вэ гэдг нь чухал. Тэд ерөнхийдөө таагүй үйл их дүүргдэг юм уу да бурлаа. Тийм. Луун төрхтнүүд эргэж төрж байгаа гэсэн нь үнэн үү бурлаа. Үнэ. Япончууд улсаа наран улс гэж нэрлэсэн нь нарны гариг ертөнцөөс гаралтай гэсэн утгатай юу? Тэнгэрт тэдний үгэд юу хийдэг вэ бурлаа? Наран твийн эцэг өвгдийг дээдлэн хүндэлж, наран твийн эцэг өвгдийн шид хүчээр тэд үүсэн оршиж, тогтож, сэргэн мандан гарч ирсэн. Япончууд тэгж хүндсний хүчинд сайн яваа юм байна. Тийм ээ бурлаа. Хөх Монголын хөрс тэнгэрээ дээдэлдэгтэй адил тэд нарыг өөрсдийн дээд бэлэгдлээ болгон хүндлэн дээдэлж дахин шүтсээр ирсэн. Тэр нь ч зүүн хэрэг. Эцэг өвгөд нь наран твээс хүчээ авч наран төв доторх өөрсдийн тохирох эрчим хэмнэлийн орон зай дотор байгаа. Гүрвэл луу могоон төрхтнүүдийн үрс нартад олон байгаа юу? Тэд хүмүүний биед төрвөл хар муу үйлхийн оршуу буурлаа. Байж болно. Өдгөө 200 гаруй тийм үрс бий. Үүлийн идэвхжлийн цаг үе нь ирэх үед хорон санаа явуулга нь хүчтэй илэрнэ. Итгэхгүй эсвэл өчүүхэн итгэвтэйгээр оршихдоо багахан худлаа ярих, бусдыг шоглох, эсвэл буруу зүйл рүү уруу татах зэргээр оршин байдаг. Зарим донгийн хар сүнсүүдийг удмын галын засал хийх үед өвгдөн ирж дардаг. Ийм засыг хийгээд байвал донгийн хар сүнсүүд багасах болов бурлаа. Зарим төрлийн донгууд галын заслаар салахгүй. Тэр хүмүүний ухамсар, сэхээрэл, оюун биед рүү чиглэн хандаж байж засах боломжтой. Тэгэхээр донгийн хар сүнсүүдийг өөртөө таарсан аргаар устгах нь эрчмийн өөр хувиралд оруулж болно. Мөн зарим нэгийг нь засалгүй үлдээх хэрэгтэй юм. Яагад гэвэл тэр үрс өөртөө донт үйлийн бурууг ухаарч байж салах тохиолдлууд бий байдаг. Хар сүнсүүд цагтаа шинээр үүсч хүчээ аван оршиж байсан нь дамжиггүй. 13 дугаар зууны үед болон хүн гүрний үед ямар төрлийн хар сүнсүүд цонхилж байсан бэ бурлаа. 13 дугаар зууны үед үе олон хар сүнсүүд идэвхжиж байсан. Хүн гүрний үед ч тэр мунхагшлын хар муу сүнсүүд цохилж байлаа. Тэр үед бас адилхан бэлгийн хүчээр л дарсан байхдаа бурлаа. Тийм. Тэд дүрээ хувиргаад дараагийн үе рүү эсвэл тэр үеэс өдгөө хүртэл эсвэл тэр үедээ намжаад дараагийн өөр үед дахин тэр дүрээрээ гарч ирэх боломжтой. Гарч ирэх ч ёстой. Ураг бүрдэх үед ургийн бие рүү дайран орж сүнс нь болсон хар сүнс болон түүний тоосонцрыг нь хэрхэн дарах вэ бурлаа. Биеийн эд эс дотор нь шингэн үлдчихээгүй бол төвөггүйхэн тэр тоосонцрыг бүрэн устгах боломжтой. Харин эд эс дотор нь үлдсэн бол
хид хідэн удаагийн заслын үйлийг давтан хийж тоосонцор бүрээр нь гарган ирж устгах хэрэгтэй. Хуваагдсан эс бүрийн дотор үлдсэн байж болзошгүй учраас хайхрамжгүй хандаж болохгүй бөгөөд аль хэсэгт хар сүнс орж байрлсан байна. Аль хэсэг нь тоосонцрууд илүү тархан байрлах вэ гэдгийг олж сорон гаргана. Хүмүүний хүрд тус бүрээр өөр хар сүнсүүд дамнан байх боломжтой юу? Өөрөөр хэлбэл нэг биед олон хар сүнсүүд эвтэйгээр тэгж оршиж болох уу буурлаа. Боломжтой. Гэхдээ тэдгээрийн дотор бусдаас илүү гарах гэсэн бусад хар сүнсүүдтэй булаацалдсан, өрсөлдсөн нэг хар сүнс нь л арай давмгай байх вэ. Хар сүнсүүдийг барьж алтан хоргонд хийгээд тамийн галд аваачин шатааж болох уу? Эсвэл эрлэг тамийн өвгдөд тушаах уу? Жишээлбэл тамийн хааны улаач байлаа гэхэд тамийн тогоо руу өөрөө аваачин шатаах боломжтой байх. Харин өөр улаач үрс тамийн тогоог үүсгэн тэр тогоотой эрчмийн сувгийг нь холбоод шатаах үйлийг хийж болох уу буурлаа. Тамийн тогоог хүссэн болгон үүсгээд байж чадахгүй. Эрлэг өвгдөд хүлээлгэн өг. Тэд нар цаашаа тамийн өвгдөд хүргэнэ. Тамийн цэргүүдийг тунг хүндэтгэлтэй ёс тэгтэйгээр удаан хүлээлгэн өгч болно. Эсвэл ямар нэгэн богц, хорих, идэд хийн аваачиж өгөх боломжтой. Хар домын аргаар хамгаалуулсан хүмүүн байлаа гэхэд өөрийн дээд бие болон өвгөдтэй холбогдох холбоосыг нь тэр хар домын эрчим нь хаах, бууруулах боломжтой юу буурлаа. Хааж бууруулах боломжтой. Тэгэхдээ зарим домын хүчтнүүд тэгж бууруулахгүйгээр зөвхөн харын хүчээрээ хамгаалах нь бий. Хар домын аргаар хүмүүс мэрсэр хамгаалуулдаг юм байна. Тийм зүйлийг хийж чаддаг хүмүүс дээр очоод тийм хамгаалалтыг хийлгээд тэр нь хамгаалалт болдог ажээ. Нэг хүмүүн ирээд үзүүлсэн чинь тийм хамгаалттай хэрнээ сүнсний эрчим химнэл нь маш сул байсан. Тэгэхээр ийм төрлийн хамгаалалт сүнсний эрчимд нөлөөлж байна уу буурлаа. Өөрөөсөө хар эрчмийг ялгаруулж буй учраас бие дотор буй сүнсний эрчмээ урсган гаргаж сэлгэн авах замаар эрчим химээ нөхөн сэргээх, хорыг тайлан устгах чадварыг нь хорин сулруулчид байгаа юм. Цөөхөн хідэн бясалгагчид сансрын 1-р хүртээс гарах чадвартай байдаг юм байна гэж би ойлгосон. Энэ талаар та айлдаж өгнө үү буурлаа. Зөвхөн өөрийн хүлээн авах эрчим химийн орон зайд их удаан бясалгасны үр дүнд бясалгалын хүч нь аажмаар хүрээгээ тэлэн эрчмүүдийг нь цааш дамнуулан авч сүлэлдүүлэх чадвартай болдог. Зарим үрс багаар дүүргэж байгаа үгэл дотроо гацсан байж болно. Өөрөөр хэлбэл нэг химийн арга барил болон нэг химийн бясалгалдаа хязгаарлагдсан байж болно гэсэн үг. Тийм учраас бясалгалын төрлүүдийг солих эсвэл өөрийн сүнсний чадварт нийцэж тохирсон бясалгалыг гарган ирэх, таньж мэдэж олж авах, өөрийн сүнс нь аль одон гэрээс тэтгэгдэж байдаг, аль одон гэрээс үүсэлтэй зэргийг танин мэдэж байж дараагийн үйлсийг дүүргэх буюу эрчим химийн төвшинг өсгөх боломжтой. Ингэж өсгөж чадсан бол бясалгалын хүчээр ямар үйлсийг дүүргэх вэ хэмээх гол үйлс рүү орох хэрэгтэй. Би сайхан болж байна, би эрчмээ авч байна, миний бүх хүрдүүд сайхан болж байна гэдэл бясалгах үйл нь зогсох аваас бясалгалын үр дүн гарахгүй.
Оюун бодол уураг тархины хүчээр чандад байх далд оршихуй хийгээд орон зайг бэлгийн учиг ухаанаар танин мэдэх нь бясалгалын нэг хэлбэр юм. Өөрийн сүнсний чадварыг эсвэл урд урдын төрлүүд цаг хугацааны аялал буюу ирээдүйн өнгөрсөн эсвэл яг одоогийн цаг мөчлөгдөр бусад улс орнуудад ямар үйлс өрнөж байна вэ? Ямар орон зайн шилжилт хийгдэж байна вэ гэдгийг бүгдийг нь үзэх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол бясалгаж байна гэд суугаад юу хийх вэ? Махан биеийг ангаах зорилгоор бясалгаж байгаа бол ангаах үйлийн туйлд химийг нь үзэх хэрэгтэй. Хаана яаж үүссэн, ямар эрчмийг нь авчраад өөртөө хэрхэн хувирган задарч өөрчлөөд өөрийн махан биеийг ангааж болох нь вэ гэх мэтчлэн судлаарай. Ширийгээр суралцсан зарим хүмүүс мөн л гэгэрлийн үе шат руу гарч чадахгүй тодорхой орон зайд хүлэгдсэн байдаг юм билээ. Зарим хүмүүс ширийгээр дамжуулан хүмүүний ертөнцид өөрийн үеийн үрийн биеийн орноо боломжийн цэвэрлэгч өвгдийн орон зай руу Тэнгэрийн эрдэм ухаанд хүрдэггүй гэсэн санаа хэлж байна. Тэд ухаан биеэ их бага хэмжээгээр төлөвшүүлсэн байдаг гэж ойлгосон. Энэ талаар та юу айлтах вэ борлоо? Гэгэрлийн үйлс рүү хүрэх гэж зоригдсон буй үрс бол өөрсдийн эрчим хэмээн буюу махан биед буй үндсэн 5 сүнсний 7 биеийг цэвэрлэх үйлсээр илүү зөнхлөн үйлсийг хийдэг. Түүнээс бус дээд огторгуй бие эсвэл дээр буй эцэг үгдийн үйл хэрэг рүү тэгж их хүрдэггүй. Энэ бол зөвхөн өөрийн биеийн заслын үйлүүдийн л нэг шүү дээ. Энэ үйлс яагаад унан сарниж алга болчихж болохгүй юм бэ хэмээвэл зарим төрлийн үрсийг заавал Тэнгэрийн хүч ухаанаар юм уу өөр ямар нэгэн хүч ухаанаар засах шаардлагагүй байдаг. Зөвхөн өөрсдийн урд төрлийн үйл хэргийг засахын тулд нэг насны төрлөө олоод тэр төрөлдөө амьдрах хугацааны туршид тэрэл заслын үйлсийг дүүргэхээр ирсэн үрс бий. Зарим хүмүүс бясалгаад явж байх ёстой. Түүнээс илүү гарах шаардлагагүй гэж ойлгох хэрэгтэй юм байна тийм үү борлаа? Тийм. Ширийгийн багш нар 40 мянгуулаа цугларна гэж ярьж байхыг бодвол Монголд ийм үрс хэтэрхий олон байгаа юм биш үү борлаа? Тийм байна. Зарим нь зөвхөн өөрийгөө засах тэр шатыг туулаад дараагийн үйл хэрэг рүү шогших ёстойч үрс байгаа л та. Эсвэл өөрсдөө бүрэн тасарч устгахгүй тулд тэр үйлээ явуулж буй амиа зогсоож байгаа тохиолдолд ч бий. Монголчууд ширээчин болохоор суралцгаар даган баясгаар өндөр үнээр энэгтгэг рүү явдаг юм байлаа борлоо. Есүс шүтгэгчид буюу итгэгчид оюун бие, ухаан бие, мэдээллийг авдагч, ухамсар болон боловсрал, гэгэрэл гээд дээд биеүдээ хөгжүүлж чаддаггүй гэж дүгнэх нь зөвөө борлоо. Буруу юм шүү. Оюун, сэхэрэл, гэгэрэл зэрэг биеуд нь хөгжиж буй зарим үрс бий. Ихэнх үрсийн хувьд арга бие, үүлийн үрийн бие, аялагч биед нь үйлчилж байгаа. Тэгээд яаж гэгэрэлд хөтөлж байна вэ? Библи дотроо л эргэлдээд цааш таньж чадахгүй болчихсон байдаг юм шүү бурлаа. Зарим үрс нь Библийн судрыг тайлах зорилгоор буюу өмнө нь таньсан хэмжээг нь илүү таниулахын тулд ирсэн тайлагч нар буй. Гэтэл нөгөө хэсэг нь тэр дотор буй учиг ухааныг болон ямар үйл хэргийг дүүргээд байгааг ч мэдэхгүй, өөрийгөө ч мэдэхгүй, өрөөлийг ч мэдэхгүй үрс олон байна та. Өвгдөр хөтлүүлж авах нь их хол явах боломжтой гэдгийг улам бүр ухаарч таньж байна
Энэ зөвөө буурлаа. Өөрийн эцэг өгдөөр хүтлүүлэн явж Тэнгэрийн эрдэм ухааныг сурна гэдэг илүү зөв зүйтэй хэрэг. Зүйрлэн бодвос тэр дээр тийм зүйл байна гэдгийг өөрөө очин мэдээд баг багаар хэвлэн буулган ирэх үр сайн байх уу? Тэр дээр байгаа зүйл нь өөрөө бууж ирэн айлдан хийлж өгч чадвараа гарган үзүүлэх нь сайн байх уу? Мэдээж тэр дээр оршин буйн өөртөө бууж ирээд хэлэх нь сайн буурал байна. Тийм л үйл хэрэг цаана нь байгааг муухар ухаанаар айлтгахад ийм нөхөтэйгүр дээрээ байгаад байх нь сайн уу? Бууж ирээд үүсээд үрэх нь сайн байх уу? Дээрээс бууж ирээд үүсээд үрэх нь сайн байна бурлаа. Тунгаахны эрчмийн хүртэл өөр үйл хэрэг байгаа биттэй. Харин тэр эрчим нь бууж ирээд цар хүрээгээ тэлэн орон зайгаа бэхжүүлэн оршоод үйл хэрэгээ дүүргэж байх нь сайн байсаар байтал тэр дээрээ байгаа нь туйлын сайн гих буюу тэндээ сунсан багахан хилтерхийг барьчаад энэ бол оройн дээд гэд байгаа нь мунхаг байгаа юм. Корон судрыг уншаад үзэхээр их сайн судар байна лээ. Хэрэгжүүлэгч нар нь жаахан гажуудуулдаг юм шиг санагдсан. Бас энэ судрыг таньж ойлговол өөрийн ухамсар биеийг хөгжүүлэх боломжтой мэт санагдсан хэдий ч гэгээрэлт хөтлөх тал дээр учир дутагдaltaй юм болов уу гэж бодсон. Та энэ талаар айлдаж өгөөч бурлаа. Аллахын үйл хэрэг дотор байдаг Коран судрыг тайлан уншиж, үрсэд таниулан мэдэж сургаж байгаа олон захиаст үйл хэргүүдийг нь өрнүүлэх хүч чадалт өрсөн энэ орон зай, оршихуй ертөнц дотор бол байгаа. Тэгтэл өдгөөгийн үрс тэр хүч чадалт үгсийг тайлан ухаж яг л алтан судар буюу алтан дээд гэрийгээ судрын адилаар бүрэн ихээр нь амьд оршихуй орон зайг нь гаргаж ирэх чадваргүй байна. Корон судрын доторх гүн амин чанар нь хүрэлхгүйгээр тийм байдаг. Тэгэх ёстой, ингэх ёстой гэх мэтээр аргацсан дан аргаар үрс таниад байгаа юм. Түүнийг бэлэг ертөнцийн хийгээд бэлэг оюун ухамсар далд ертөнцийнх нь цаад амин чанар буюу бүн чанарыг нь таньж мэдэн тунгааж арга болон бэлэг ертөнцийг хослуулан танин мэдэж байж тэр үйл хэргийн амин чанар нь дэлгэгдэн гарч ирнэ. Корон судар говьсан нь харьцангуй бага юм шиг байна лээ, тийм үү бурлаа? Тийм. Тэгээд ч үг хэллэг нь их ойлгомжтой юм билээ. Бурхан багшийн сургаал нь үүлийн үрийн биеийг цэвэрлэх, хүмүүнийг үүлийн үрийн тойргоос гаргах, төрөл дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд ухамсар биеийг хөгжүүлэх, зөв залах боломжтой. Мөн гэгээрэлдэж хүрэх боломжтой юм байна гэж би бодсон. Гэхдээ яг гэгээрэл биеийг хөгжүүлсэн нь цөөхөн юм шигэ бурлаа. Тийм ч цөөхөн биш шүү. Бурхан багшийн 12 шавь нарын зарим нь гэгээрэлд хүрээгүй гэж ойлгосон. Тийм ээ, энэ бол үнэн. Үр хөндлөлт хийлгэх нь ихсний улмаас маш олон сүнс нартад гацаж байгаа юу бурлаа. Зарим нь үрсийн 5 сүнсний 4-нд бууж ирээгүй нэг сүнстэй байхад ч махан биеэс салгаж байгаа. Ямар сүнс бууж ирээгүй зөвхөн эсүүдэнд хуваагдаж байхад амийг нь тасалж байгаа тохиолдлууд ч бий. Тийм тохиолдлуудад ямар нэгэн сүнс тэр дотор хураагдан замбад үлдэхгүй. Ихэнх тохиолдолд цусан сүнсний үйл хэрэг дээр бол үүрийн хоёр дэгч бүтэн зүрхээ үүсгэж болоогүй байхад салгавал бууж ирээд удаагүй
Эсвэл өөрийн бүтэн орон зайгаа бүрдүүлж чадаагүй байвал тэр сүнсийг буулгаж ирсэн үгд нь эргүүлээд тэнгэрт аван мордоно. Тэдгээр нялх сүнс юу хийж байдаг вэ буурлаа? Юу хийж байх вдээ? Сүнс нь нялх байсан бол тэр хിവэрээ л байна. Тэдгээрт ямар ч эрчим хоорондын солилцоо хүмүүн болсон шиг өсөн боожилт өрнөхгүй. Өсөхгүй байгаагийн учир нь эхийн алтан сав хийгээд эхийн эрчмээс химлэн авч мөн их хүмүүнээр дамнуулан эрчмийг өөртөө аван хүчийг нь шингээж өсөн боождог болохоос бус биеийг олсноор сүнсний хүч чадал нь нэмэгдэн өснө гэсэн үг биш юм аа. Сүнсний идэвхжил тэр үедээ зогссон учраас хуруун чинээтэй бий. Эцэг эх хоёрын эсвэл дээрээс ирэх эхийн чадварын эрчим тэр бүгдээр сүлэлдэн байж арга болоод сүнсэн бий хоёул өсөн боождог. Нялх сүнсүүдийг өгд нь өгч дээш мордуулахад ч томрохгүй тэр хിവэрээ мордгоо буурлаа. Тэр хിവэр мордоод тэнгэртээ очиод хувиран өөрчлөгдөнө. Эсвэл задарна. Аль эсвэл яг тэр хിവэр дахин бууж ирнэ. Амьтны айгаас эрен төрж буй сүнс хилд ороход асуудал байгаа юу буурлаа. Амьтны айгаас ирж буй сүнсүүдийг ирэхээс нь өмнө бэлдэх боломжтой. Шинэ сүнсүүд шиг аваа гарах уу буурлаа. Үгүй. Тэдний зарим нь одоо тэр шувуу тэгж хөдлөнө. Одоо тийм чимээ гаргандаа гих зэргээр амьдтай ойр байдаг нь мэдэгдэх буюу амьдтын гоц гойд чадварыг өөртөө хэвшүүлсэн зэрэг онцлогоороо ялгагдана. Түүнээс бус гинэд амьтны аваа гаргаад байхгүй. Аваа гаргаж байгаа бол уг сүнсийг нь бүрэлдүүлэх явцад болчимгүй үйл өрнсөн байгаа. Эсвэл бууж ирээд халдлагад өртснөх байж болно. Тэд хаан төрдөг вэ буурлаа. Амьтны айгаас ирж буй сүнсүүд хаа сайгүй тарж төрнө. Өөрсдийн хэрэгтэй орон зай, нутаг оронд мэдлэнэ. Африкчууд аль оршихуйгаас ирж төрдөг вэ? Тэд яагаад оюун ухаан дорой байдаг юм бол буурлаа. Тэдгээр дотор гариг иргсийн, нарны, оддын, хөрс шорооны, шим мандлын гих мэд өөр төрлийн оршихуйгаас ирсэн сүнсүүд байгаа. Мөн амьдтын айгаас ирж байгаа амьтад ч бий, хүмүүс ч бий. Тэд олон төрлийн үйлсийг мэднэ. Өөрсдийн чадвар, оюун ухаан, ухамсар, сэрхүүнүүд бас тэр дотор байгаа. Та надад удмын мэдээллийг хэрхэн дамжуулдаг талаар хэлж өгнө үү буурлаа. Удмын мэдээлэл нь өмнө айлдаж байсан удамшлын мэдээллийг агуулах хосмошга буюу ДНХ-гээр дамнан бий болно. Харин сүнсэн биеийн удмын мэдээлэл зун чадвар, эрдэм мэдлэг нь сүнсээс сүнсэнд дамнах сүнсний мэдээлэл болон өөрийн сүнсний мэдээлэл хоёрын нийлэмж буюу ДНХ-гийн шууд тусгалаар үүсэж байгаа дээр бий болно. Өөрөөр хэлбэл зөвхөн арга биеийг үүсгэж буй их хэлхиэн дээр буюу ДНХ тусгалаараа үүсэж байгаа нь бэлэг ертөнцийн мэдээллүүд байх болно. За ингээд үүгээр сүнс ба сүнсний ертөнд судар дүүрч байна. Сонсдог судрыг сонсон оюун бодолтой тунгаасан сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд сүнс ба сүнсний ертөнд судар таалагдсан бол мөн өөртөө зориулан номон хэлбэрээр уншихыг хүсвэл манай Хөх төрмөс сургалтын төв дээр очиж худалдаа авах боломжтой юм. Тун удахгүй дараагийн судар уншигдах болно. Баярлалаа та бүхэнд.